Өршөөл гэдэг хүмүүс бас буруу ойлгоод байгаа. Өө тэгвэл татвараа төлөхгүй байдаг байж л тээ. Ингээд өршөж байсан бол энэ биш. Татвараа төлнө биднээс. Бүх хувийн хвшлийг төлнө. За ямар нэгэн эдийн засгийн одоо нойл зогсол, тэг зогсол, COVID-19 тэгээ дээр нь одоо эдийн засгийн сайхан тэр хямд зээл нь олдоогүй, төр засгийн дэмжлэг байхгүйгээс болцсон энэ аж ахуйн нэгжүүдэд тэр татвараа төлөхөд юм уу, дээр нь алдан ганц бодоол өчнөө тийм давхар шийтгэл юмнууд байгаад байна ш. Зөрчлийн хууль өчнөө юмнаас те. Энэ нэг торгуул моргуул энэ юмыг нь өршөөгөөч. Өнгөрсөн оны байдлаар цагдаагийн байгууллагт нийтдээ 2.2 сая гаруй зөрчил бүртгэгдэж, түн тоногдох торгуулийн хэмжээ 66 тэрбум төгрөг төржээ. Судалгаанд оролцогчдын 86% нь татвар, нийгмийн даатгал, зөрчлийн үр төлбөрөөс чөлөөлөх нь зүйтэй гэж хариулсан байна. Сорилтыг энэ хөрийг их сэргэл хийж байж бид авч гарнаа. Ачааны гол хөндийг бол мэдээж та бүхэн маань бизнесийн салбар үрдэг. Ийм учраас төр засгаас үйлдвэрлэл бизнесийг бүх талаар дэмжих саад бэрхшээлийг нь арилгах хууль тогтоомжийг боловсронгуй болоход анхаарах ёстой гэж үзэж байгаа.